zoonosis, issues of food and water security, chemical pollutants from industry and agriculture, an insecure urban environment, desertification, changing vector patterns, disaster risks are challenging the health security of Mongolian people. Nearly 40% of Mongolians are herders, whose livelihoods are intertwined with animal health and the environment. To solve complex health problems and to win the disease battles of the 21st century, this requires interdisciplinary and cross-sectoral approaches to disease prevention, surveillance, risk assessment, and response. One Health. Zoonosis and animal health plays a significant role in the economy of Mongolia. In addition, safety of food of animal origin has increasingly become an important public health concern. Due to development of mining, impact of environment on human and animal health has been increased greatly. Institutional perspective, we're trying to work with institutions with international partners like WHO, FAO, and also domestic partners to set up a One Health Center. Хүн мал эмнэлгийн салбар дундын зөвлөл 2010 онд анх удаа байгуулагдаж үйл ажиллагааны жигдрээ явагдаж байна. Энэ ажлын хүрээнд хийгдсэн томоохон үйл ажиллагааны нэг бол хүн мал эмнэлгийн салбар дундын хандлт хариу арга хэмжээний тэргүүлэх чиглэлийг давтаасан явдал юм. Хамтын ажиллагаа өргөжөж уялдахын хэрээр бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Салбар дундын зөвлөлийн үйл ажиллагааг талбарын давхар судлалын сургалтын хөтөлбөртэй уялдуулан салбаруудын мэргэжилтнүүдийг сургалт дадлагжуулах нэг эрүүл мэндийн төвийг байгуулахаар ажиллаж байна. Хүн болон мал эмнэлгийн салбарт тулгамдж байгаа боом өвчнөд тэмцэх сэргийлэх арга хэмжээний стратеги боловсруулах, хамтарсан судалгааны баг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Боом өвчнөөс өрсөн сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх цогц арга хэмжээний нэг хэсэг бол хүн амын дундх сургууль сурталчилгааны ажил байдаг. Хүн амын дундх сургууль сурталчилгааг зохион байгуулахдаа тухайн хүний мэдлэг, боловсрол, нас, хүйс, эрхэлж байгаа ажил тохируулан зохион байгуулах нь нэн чухал гэдэг нь бидний судалгааны явцад бол харагдсан. Голомт нутгийн эрсдэлтийн хүн амын дийлэнх хувь малчид насны хувьд эдэр залуу насныхан болон хүүхдүүд зөнхлөн эзэлж байна. Эдгээрийн дунд сургууль завсардалт, бичиг үсгийн чадвар хангалтгүй байгаа нь судалгааны дүнгээс харагдсан. Тиймээс эдгээр хүмүүс зориулсан сургууль сурталчилгааны ажлыг стратегт бол зайлшгүй тусгаж оновчтой хэлбэрээр зохион байгуулах шаардлагатай байна. Бидний хамтын судалгааны хамгийн чухал хэсэг нь бол боомын тандан судалгаа онцлогоо шинжилгээг зориулсан өвөрмөц цомог боловсруулан голомтын судалгаанд ашиглаж байгаа явдал юм а. Хамтын судалгааныхаа үр дүнд боомын голомтын байршлын зураглалыг гаргасан байгаа. Байршлын зураглалыг гаргах ач холбогдол нь болохоор вакцинжуулалтын оновчтой сайн явуулах, вакцинжуулалтын үр дүн хянах, тэгээд түнчлэн голомтыг байнгын хяналтандаа авах зэрэг маш олон талын ач холбогдолтой юм а. Бид нар хүн болон таван хөшөө малын эзэнд боомын өвөрмөц сэргүүмийг илрүүлэн боомын голомтыг баталгаажуулах ажлыг хийж байгаа. Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор махан дахь хорлого үүсгэгч нянгууд, хүнд хөнгөн металлын агуулмж, малын эм био бэлтгэл антибиотикийн үлдэгдлийг тогтоох судалгааг салбарын мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж эхэлсэн нь үнэхээр цаг үе олсон маш чухал ажил болж байна. For the last year, National Event-Based Surveillance System detected 129 public health events. In other words, we faced almost 2 events in 1 week.
the emergence of 2 new viruses this year, an avian influenza in China affecting people for the first time, and the coronavirus in the Middle East remind us that human and animal health are closely connected. Шинэ зэрэгж байгаа халдвартай цэмцэх төлөвлөгөөг боловсруулахад цөөн хэдэн хүн хийдэг. Энд бол хэрэгжүүлэгч байгууллагуудыг бүрэн оролцуулдаг байсан. Авсет олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөөг бол олон салбарууд хамтарч төлөвлөдөг болсон. За үүнээс сүүлийн жишээ бол нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг үед анхаарал арга хэмжээний бэлэн байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулахад холбогдох олон салбарыг бол оролцуулсан. За энэ нэгдсэн төлөвлөгөөг боловсруулахад нэн төвөгтэй байгаа боловч энэ бол олон салбар ингэж оролцож хийж байгаа учраас энэ нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалтай тэмцэх арга хэмжээний чадварыг сайжруулахад бол ач холбогдолтой. За нийслэл Улаанбаатар хотын тогтцолд үйлчлэгээний ажлын салшгүй хэсэг болох эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд энэ эзэнгүү золбон муур нохоог устгах ажил бол үнэхээр хурцаар тавигдсан байна. За тэгэхээр бол энэтэй уялдуулаад бид нар бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дотоодын мэрэгжлийн байгууллагатай хамтраад Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас цогц үйл ажиллагааг явуулахаар бид нар бол эрмэлзэж байна. Өнөөдрийн байдлаар муур нохоон устгалыг бол зөвхөн хоцрогдсон буудаж хороох байдлаар явж байгааг бол бид нар бол арай шинжлэх ухааны үндэстэй энэ дэлхийн нийтийн жишгийг харсан ийм байдлаар зохицуулахыг бол эрмэлзэж байгаамаа. Энийн үндснээр золбон нохоо муургүй Улаанбаатар хот гэсэн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг бол саяхан баталсан. За үүний дагуу бол манай нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар, эрүүл мэндийн газар, нийслэлийн мал эмнэлгийн газар гэх мэтлэнгийн одоо манай салбар байгууллагуудаа хамтарч энэ ажлыг зохион байгуулнаа. Мөн үүнтэй уялдуулаад Австрали улсын хил хязгааргүй малын эмчнэр гэсэн төрийн бус байгууллагатай тун удахгүй бид нар уулзаж санамж ивчэд гар усах зурнаа. In the future, perhaps that we can thinking about that rather than only focus on infectious diseases, One Health approach can be applied to other new health threats, such as non-communicable diseases, such as environment hazard. One Health agenda in Mongolia has walked a long way. They are taking the lead in implementing One Health in the world. We are very honored to collaborate with the government. We wish the country good luck. Many lessons learned from pandemic outbreak H1N1 and severe winter conditions known as ZOT was to improve public health planning, preparedness and response. Ministry of Health is working to establish Emergency Operation Center to ensure coordinated public health and medical care services responses and evidence-based decision making. It will bring together vertical programs and projects. Emergency Operation Center will be operational not only during emergencies and disasters, but also functional in peacetime and will be very important place for daily risk assessment, training, monitoring, evaluation, and planning to improve preparedness. Health security, including food and chemical safety, is an important part of government reform agenda. All these issues require a holistic and integrated approach. No single sector can do it alone. From past experience, we've learned the importance of coordination. The key will be a dialogue between different stakeholders, good planning and leadership. Zoonosis coordination mechanism established in Mongolia between health and veterinary sectors is known as one of the best models in the Asia-Pacific region.
In the last 2 years, it has evolved and integrated with food safety and environmental health. To move forward, it's important to continue to improve and further expand the coordination systems.